Хүмүүс амийн сургууль эхлэхэд 13 хоног үлдлээ. Бурхан минь. Амийн сургууль эхлэх гэж байна. Хурдан эсийнхэн бүлгийн хүмүүстэй мэддэг найзуудаа мөр, багшигаа түүхийгээ гэр бүлийнхнийгээ бүгдийг нь нөр. Хурдл боссондоо хурдан түргэн мэддэг дээр. Хурдл. Манай эсийн бүлгийн залуу хачиж байгаа. Манай залуу харсан уу? Дөрөв гудман дөөрөө өөртөө яриад явж байсан. Залуусаа манай эсийн бүлгийн залууг хараагүй биз? Тэр өөртөө яриад орж ирж байлаа. Найз минь, чи байнга л дандаа сүм бурхан л гэх юм. Яг тэн чи юу хийдэг юм бэ? Одоо бүр дээрээс нь амийн сургууль гээд. Тэн чи ядаж чамд ус, боорцог, хоол, хамттай гой зүйлс өгд юм. Хоолоо. Чи манай сүм гиснэг үнэхээр дутуу хэлж байгаа юм да. Тэд үнэхээр гайхалтай хоолуудыг хийдэг. Трактори тан сангамсаал, шарсан дахиад зэргийг үнэхээр амттай. Тэгтээ бид цаддаггүй шүү дээ. Чил ихтэйдэг болохоор тэр. Харин би яг бод хийгээд явчихдаг. Чи ядаж хэдэн өдөр ажиллаад илүү хэдэн борзоос цуглуулбал өөрт чинь болон гэрийнхэнд чинь хэрэгтэй юм шүү. Чи яаж байна? Би чамд худлаа хэлсэн юм. Чи хэдэн борзоос гэлөө. Гадаад хэдэн борзоосноос илүү үнцэнтэй зүйл гэж байдаг. За хандаа тэгвэл хоёулаа тэр хэдэн борзоосоо мартчихъя л да. Дахин чи миний амьдралд хошигдурч элдв хэдэн борзоос хоол унтахнаар миний тарих толгойг эргүүлнэ гэж чи сансныг чинь гарц. Энэ бол миний сонголт. Би амийн сургуульд орж бурхантай уулзах болно. Чи чинь галзуурч байгаа юу? Бурхан гэж байхгүй шүү дээ. Бурхан гэсэн. Амийн сургуулиар дамжуулж мэддэг юм.